Unread Media номын тухай болон Okamoto Junkoгийн дэлхийн хамгийн шилдэг ярих техник номын тухай. Уран төгс ярих нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш гэдгийг олонний өмнө гарч үтсэн хэн бүхэн хэлэх нь гарцаагүй. Амьсгал давхцсан, ээрж гацсан, нүд харанхуйлн зүхтмаар санагдана. Дан ганц олон хүний өмнө ярих ч гэлтгүй өдөр тутмын амьдралдаа бий болгож буй харилцаа бүр дээр хэр ойлгомжтой хялбар ярихаас шалтгаалж олон төрлийн үр дүн гардаг. Ялангуяа залуу мэрэгчлэнүүдийн хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх, бодол санаагаа бүтэн ойлгох хэрэгцээ, шаардлага алхан дотомд үүсдэг нь нууц биш. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ дэлхийн хамгийн шилдэг ярих техник хэмээх номноос эхний 14-ийг онцолж байна. Контент бүтээгч бүрийн санаачлагаар Pug Publishing-ийн орчуулан хүргэж буй ил номд багтсан 54 таны амьдралд бодит биелэлээ олж өөрчлөлт авчирна гэдэгт үл хэргэлзэнэ. Зохиогчийн тухай. Okamoto Junko бол удирдах ажилтнуудын ярианы коуч, харилцааны стратегч бөгөөд 2001 оноос энэхүү чиглэлээр ажиллаж эхэлжээ. Илүү тодорхойлбол 1991 онд Yomiuri сонины газарт эдийн засгийн хэлтсийн сурвалжлагч байхдаа SoftBank-ны гүйцэтгэх захирал Сан Масайоши тэргүүтээ дэлхийн хэмжээний бизнесмен улс төрчдөөс сурвалжлага авч тэдний ярих арга барилаас суралцаж судалж ирсэн аж. Улмаар 2001 онд ажилласаа гарan илүү чадварчхийн тулд Америкийн нэгдсэн улсыг зорж хэвлэл мэдээллийн чиглэлээр судалгаа хийсэн ба Dentsu PR зөвлөх компанид ажиллаж байв. Тиймээс эх орондоо иргэн ирээд PR зөвлөхийн хувьар шилдэг лидерүүдэд зориулсан хэвлэл мэдээлэлтэй харилцах сургалт элтгэн ярианы коучийн ажлаа эхлүүлжээ. 2014 онд дахин Америкийн нэгдсэн улсыг зорьсон төдийгүй тэнд бий болгосон туршлагаараа Glocom компанийг үүсгэн байгуулжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл 1000 гаруй захирал удирдлагуудад мэдлэг туршлагаасаа заасан бөгөөд тэрхүү амжилтаараа домогт гэрийн багш хэмээн нэрлэгдэх болсон аж. 4.1. Таны ярианы агуулга мартагдаж болох ч төрүүлэх сэтгэгдэл удаан хугацаанд хоногшин үлдэнэ. Тиймээс юун тухай ярих вэ гэдэгт анхаарахаас гадна сэтгэгдэл үлдээх вэ гэдгийг чухалчлах нь зүйтэй. Энгийн яриа нь гол ярианд хөдөлж оруулах үе таалга буюу хүн хоорондын харилцааны эхний алхам болдог ба бусдын сэтгэлд хадагдаж үлдэх сэтгэгдэл энгийн ярианы үед л бий болдог. Тэгэхээр энгийн яриа өрнүүлэх үеийг аливаа харилцаанд барьцаалах боломжтой онцгой үе гэж хэлж болох бөгөөд эндээс үүссэн анхны сэтгэл дараагийн ажил хэрэг чухал шийдэл болдог талтай. 4.2. Ярих гэдэг нь өөрийн харах өнцгөөс ангижрах үйл юм. Харилцан яриаг бөмбөг гэж бодвол харилцаж буй хүндээ бөмбөгөө амархан хүлээн авах боломжтой байхаар шидэх үйлч гэж болно. Альва хүн өөрийнхөө сонсохыг хүссэн мэдээллийг л хүлээн авдаг учраас харилцан ярианд нөгөө хүнийхээ сонирхлыг татах мэдээлэл байхгүй бол цаад тал шууд хүлээн авахд бэрхшээлтэй байдаг. Тиймээс амжилттай яриа өрнүүлэхийн тулд өөрөө шидэхэд хялбар бус нөгөө хүн хүлээн авахд амар байдлаар бөмбөгөө шидэх хэрэгтэй. 4.3. Шилдэгүүд амаа ажилуулдаг бол шилдгийн шилдэгүүд нүд чих хоёроо илүү ажилуулдаг. Өөрөөр хэлбэл ам нээхээс илүү чих тавихыг чухалчилж тухайн хүнээр юуг чин сэтгэлээс нь яриулах вэ гэдэгт төвлөрч чадвал яриа үр дүнтэй өгөөчтэй болно. Далаа лам нэгэнтэй та өөрөө ярихдаа өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг л дахин ярихаас хэтэрдэггүй. Харин та хүнээс юм асуувал ямар нэгэн шин зүйлийг сурж мэдэж авах юм билүү хэмээсэн байдаг. Тиймээс ярихаас 2 дахин их сонсохдоо нөгөө хүнийхээ нүд рүү хараарай. 4.4. Энгийн яриа асуух үгийн хүчээр илүү сайн болно. Харилцан ярианд хэн олон асуулт тавьсан нь ярилцаж буй нөгөө талаа сайн мэдэж чаддаг бөгөөд дахин уулзах магадлал өндөр байдаг гэсэн Харвардын бизнесийн сургуулийн судалгаач бий. Тэгвэл хэрхэн сайн асуулт тавих вэ? Юу гэж бодож байна вэ? Юунд дуртай вэ? Яамаар байна вэ? Аль нутгийнх вэ? Ямар шуухан байна вэ? Яавал? Ямар ч хүн дээрх 6 асуултыг тогтоогоод авсан байхад 5-10 минутын харилцан яриаг төвөггүй өрнүүлж чадна. 4.5. Дараах 4 төрлийн асуултыг хэрэглэвэл яриа гацхгүй. Гэхдээ асуухал чухал гээд асуултаар булаад байвал яриа зөвхөн нэг талынх болж цааш үргэлжлэхэд төвөгтэй болно. Харвардын бизнесийн сургуулийн судалгаанаас үзвэл асуултыг ийм 4 төрөлд хувааж болно. Минь дам руу аль нутгийнх вэ зэрэг өдөх асуулт. Асуусантай нь адил агуулгатай асуулт буцааж тавих давтах асуулт. Нөгөө хүнийхээ ярьсантай холбоотой лавлах асуулт. Сэдвээ өөрчлөх, араа солих асуулт. Ийм байдлаар бөмбөг шидэх арга барилаа баг багаар өөрчилсөөр асуух, сонсох, зарим үед өөрийн талаар ярих гэсэн дараалалаар харилцан яриагаа өрнүүлээрэй. 4.6. Тренд болж байгаа бүтээгдэхүүний дүрэн буюу нөгөө хүндээ таалагдах ярианы сэдэв олох хэрэгтэй. Хүн өөрөөс нь 10 метрийн радиусаас гадагш бол альвааг өөртөө хамааралтай гэж тооцдоггүй тул нөгөө хүнийхээ хувьд хамгийн ойр сэтгэл зовнил, гарц, олцтой нь хамааралтай ярихад тухтай агаад нөлөө үзүүлэх сэдвийг сонгох нь чухал.
Жишээлбэл санааг нь зовоож байсан гарын булчин нь нарийн гой босон талаар маш богино хугацаанд жижигхэн хөөрхөн нүртэй болсон тухай ярилцахад маш үр дүнтэй. Дүрм 7. Скандалын дүрмээр нөгөө хүнийхээ сонирхлыг шүүрж авах буюу тэдний сонирхлыг татаж буй зүйлсийн талаар төгшөөлгүй сонсоорой. Олонний танил хүмүүсийн алдаа бусдын анхаарлыг татдагтай адилаар ийхүү нэрлсэн ба нэг жишээ авахад AIG даатгалын компанийн Япон дахь төлөөлөгч Хаяшихара Марико оюутан байх үедээ гадуурхагдж байсан ба ядуу тарчиг амьдарч өрх толгоосон ээжийн хувьд ч хэцүү амьдрал туулж иржээ. Энэ нухчаат амьдралын түүх нь үнэхээр сонирхол татхуйд тул түүнд өөрийн түүхээ ил болгохыг зөвлөсөн ба тэрхүү алдаа гэлчилсэн түүх нь зөвхөн компанийн ажилтнууд төдийгүй бусдын сэтгэлийг татаж чадсан аж. Дүрм 8. Би мундаг шүү гэж ярих бус чи сүрхий шүү гэж хэлээрэй. Сонсож байгаа хүн өгүүлэгчийн үн цэнээс илүү өөрийнхөө үн цэнийг сонсохыг хүсдэг. Тиймээс зөвхөн өөрийнхөө талаар ярих бус нөгөө хүнээ үнэлж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь харилцан яриа нь ямар санаа голлож байна гэдгээс бус сонсож буй хүний хувьд хэр хамааралтай, сонирхолтой, үн цэнтэй вэ гэдгээр хэмжигдэнэ. Магтаалын үг хүний сэтгэлийг хөдөлгөж ихээхэн ирч өгч өгдөг учраас бусдыг магтдаг хүн болох хэрэгтэй. Дүрм 9. Тэгвэл яаж шилдэг магтаал өгөх вэ? Нөгөө хүнийхээ сэтгэлийг хөдөлгөх Микан Хокан дүрмийг санаж авах хэрэгтэй. Ми буюу хүлээн зөвшөөрөх, кан буюу түүнтэй ижилхэн мэдрэх, хо буюу магтах, кан буюу талархлаа илэрхийлэх. Юуны өмнө хүлээн зөвшөөрөх явдал. Өөрийн өөрчлөлт хичээл зүтгэлээ хүлээн зөвшөөрүүлэх сайхан шүү дээ. Чамтай ижилхэн мэдэрч, хүлээн зөвшөөрж, санаа сэтгэлийг чинь хүлээн авахар сэтгэл чинь амрахгүй гэж үү? Мэдээж сайн талыг чинь магтахаар сэтгэл сэргээд сэтэл төрөх нь гарцаагүй. Тэгээд талархлаа илэрхийлбэл үр дүн өндөр болдог. Дүрм 10. Шубасе бол магтах дүрмийн үндсийн үндэс. Сайн байлаа шүү гэд орхихоос илүү саяын илтгэл чинь үндэслэлтэй их ойлгомжтой байлаа шүү гэж хэлэх нь үйл ажилд нь голлон анхаарч илүү бодиттой үнэлж байгаа гэсэн үг. Энэ нь таны нөгөө хүнээ анхаарч байгаа гэдгийг харуулж мөн ямар үйл хийвэл магтаалд хүрч байгааг ойлгуулан улмаар нөгөө хүн түүнээсээ суралцах нь илбэг байдаг. Мөн баярлаа гэж хэлээд өнгөрөх бус өнөөдөр завгүй мөртлөө ажил тусалсан баярлаа. Их ядарсан байхаа гэсэн хуурай үгийн оронд өдөржингөө инээмсэглэл дүүрэн царайтай байж хичээлээ шүү. Үйлшлүүлэгч гэсэн баяртай байсан шүү гэж хэлээрэй. Ийхүү нэг үг нэмж хэлэхэд л сэтгэлээ илэрхийлэх арга тань өөрчлөгдөөд ирнэ. Энэ мэтчлэн энгийн боловч дааттай үр дүнд хүргэх 44 таныг хүлээж байна. Android Media номын тухай болон нийтлэлийг бичсэн Мажик Сүрэн, нийтлэлийг уншсан Жавхлан Төр.